нүүдэл хэмээх брэнд өнөөдөр төрж байна. Монголынхоо хэрэглэгчдэд сүүн бүтээгдэхүүнийхаа шинээр мэдлж байгаа энэ түүхт брендийг танилцуулж байгаадаа таатай байна. За их нүүдэл гэдэг энэ нэр хаанаас гарваа? Тэгэхээр зэрэг энэ нэр төрөхөөс өмнө бид нар мэдээж Апу дээрийг хамт олон за баяр мангай захирлын санаанд юу ямар төсөөл аваад байна тийм үү? Ямар амбиц хүсэл мөрөөдлөөр үүнийг хөгжүүлж байна гэдгийг ойлгож авах юм процесс мэдээж заавал юм. Энэ монголчуудын их нүүдэл үргэлжилж байна. Өнгөрснөөс одоогоос ирээдүй рүү тийм ээ. Хуучнаас шинэ дэвшил рүү тийм ойлголтоос энэ нэр гарч байна. Монгол оронд бол одоо мал амтны гэршүүлсэн түүх бол 3000 жилийн өмнөөс одоо гэршүүлсэн гэж үздэг. Сүүгээр юу хийх вэ? Сүү юунд ашигтай вэ? Энэ бүхэн нэг бол одоо Монголын малчин төмөн бол олон зуун жилийн турш бол одоо судлан мэдж өөрийн дуршлагаар бол эзэмшиж амьдрал үйл ажиллагаандаа бол хэрэгжилж ирсэн юм л одоо түүх учиртай. Тэр нутагшуулж ирсэн том соёлын нэг бол сүүн бүтээгдэхүүний соёл. Энэхүү брендэд бидний хүсэжсэн тэр мөнх хөх тэнгэрийн одоо утга агуулгыг тэ маш орчин цагийн минимал байдлаар их Монгол улсын газрын зургийг сүүн соёлоор илтгэж оруулсан байна. Их Монгол улсын хамгийн хүчрхэг байсан үе буюу хамгийн өргөн нутгийг эзэлж исэн үеийн газрын зургийг одоо сүүгээр дүрслүүл ер нь их сонирхолтой болох юм байна гэж шийдсэн. Тэгээд энэ бол одоо бүтээгдэхүүний гол элемент одоо харагдах дүрслэл нь болж явж байгаа. Бид нар эргээд бас юм түүхээ Монголын эзэнт гүрэн бидний монголчуудын дэлхийд үлдээсэн энэ мөр тийм ээ. Энд чи ер нь ямар өнгөтэй ямар түүх юм бэ гэдэг энэ асуултад өөрөө өөрсдийнхөө хариултыг өгөх ёстой гэсэн тийм амбиц гэж ойлгож байна. Одоо монгол хүн байгаа газарт одоо сүү цагаан эдэний соёл давхар байж исэн юм а гэдэг агуулгыг давхар шингээсэн байна. Дайн дэлхийд тийм ээ. Наран урахаас жаргах хүртэл одоо богц дүүрэн алт өөрсөн хүн аюулгүй аялж болдог гэсэн тэр их тайвныг тогтоосон тийм ээ. Тэр цагаан түүхийг бичсэн үндэст нь бид нар их нүүдэл төслийн судалгаан дээр ажилласан. Уламжилт угсаатны зүүнэт зүйл, цүү цагаадыг дээдлэх байдал, өнгө бэлэгдлүүд, нэршил. Энэ их нүүдэл сүүний дээр бол Чингис хааны овгийн тамга буюу наран тамга төршилсөн байна. Тэгэхээр Монголын улс орчны 85 дугаар зүйлд анх удаа сүм буюу сүү гэдэг үг гарахдаа Тэмүүшний аймыг аварч байгаагаар гардаг. хүний төсөөл дотор явсаар ирсэн тэр хязгаар үгүй оюун санааны тэр уудам орон зай. Тэр дундаа Монголын одоо энэ хөх Монголын тийм ээ энэ бидний бэлэг тэмдэг Нүүдэл дөслөгдөж, цагаан сүний асраг давлгаагаар эзэнт гүрэн харагдаж, мөнх хөх тэнгэрийн одоо жишээ нь өнгөөр голдож, тэгээд наран саран буюу одоо жишээ нь долоон бурхан алтан гац сод одоо харагддаг байхаар Яаж энэ бүтээгдэхүүнээр дамжуулж өв соёл уламжлалаа дамжуулах вэ гэдэг тал руу илүү бодож ажилласан гэсэн үг. Тэндээсээ бид нар одоо эргээд одоо язгуур энэ хөгжлийнхоо эрчимийг авъя тий. Эргээд дахиад одоо ингээд технологиээ өргөжлүүлье гэдэг ийм амбицаар гарч байгаа. за одоо бол уламжлалт үн цэнтэй зүйлүүдээ орчин үеийн өндөр технологи руу инновацлах. Тэр инновацлын төрөөч бол их нүүдэл юм аа гэж. Хүний биеийн хөгжил, хүний өнөө цаг үед амьдарч байгаа энэ орчин тойронд хүний биед ашиг тусдаа шинэ бодисыг хүнд өөрт нь өгч чаддаг. Тэр шинэ хүнс бол амьдралын гол бас одоо үндсэн чанарыг дээшлүүлэх ийм зүйл байдаг. Сүү болвол нэг талаараа одоо хоол хүнсний нэг хэсэг боловч нөгөө талаараа одоо амьдарч байгаа орчин ахуйтай бидний ингээ холбож идэг зүйл байгаа. Яг гэвэл энэ сүүгээр дамжаад бид нар ахуйнхаа бактериудтай харьцаж улмаар одоо хүний бие махбод тийм ээ энэ орчин
нөхцөлдөө дасан зохицох чадвар нь улам дээшлэнэ л гэсэн үг байна. Сүүнээс бол ялгаж байгаа бүхэл одоо бүтээгдэхүүнүүд бол бүгд дараагийн шатныхаа технологийн одоо түүхийд болж байгаа. Одоо байгалаар байгаа сүү бол 3.4, 3.5% тослогтой. Тэг сүүний тос бас өндөр байх нь тэр үнэхэн байгалийнхаа хэмжээнд байх нь их ач холбогдолтой. Яагаад гэвэл сүүний тос бол бас хүнд биед одоо хэрэгтэй маш олон төрлийн тосны өвчлөлүүдийг агуулсан байдаг. Энэхүү сүүнд шингээхийг хүссэн гол үнд зүйл юу вэ гэвэл бид боловсруулж одоо өөрчилж мөн чанарыг өөрчлөхөөсөө илүүтэйгээр бид малын зэлнээс хэрэглэгчийн гарт бараг зөөж өгч. Тэгэхээр энэхүү шимт бодисуудыг одоо амьд чигээр нь байлгахын тулд бид нар хит өндөр градустай боловсруулахгүйгээр бүтээж байгаа. Яг тийм голчин олж хариуцсан сүү бол ашигтай бактерич агуулна. Мөн одоо тодорхой хугацаанд бас хадгалж болно. Мөн маш их шимт хичээлээ агуулах боломжтой. Энэхүү технологи нь өөрөө бас нэг талдаа үйлдвэрлэгчид маш өндөр эрсдэлтэй, сахилга баттай, хариуцлагатай ийм брэнд бүтээгдэхүүн болж байна. Нөгөө талдаа бол хэрэглэгч нарт маш өндөр үр өгөөжтэй ийм брэнд болж байна. Сүү хэрэглэснээр одоо сүүлийн үед хүмүүс яг ингээ харшилтай боллоо гэд байдаг л да. Би бол эсрэгээрээ гэж боддог. Яагаад гэвэл миний одоо олон жилийн ингээд ажиглалтаас ингээ харах юм бол ер нь харшилтай хүмүүс сүү их бага хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл бидний ахуй тэр олон төрлийн бичил битнүүдтэйгээ бид нар дасан зохицож холилдож чадахгүй байна л гэсэн үг. Таны амьдралын чанарыг дээшлүүлэх фреш буюу одоо шинэхэн сүү бүтээгдэхүүнийг та хэрэглэх, тэр бүтээгдэхүүнээрээ хүсвэл та Монголын уламжлал болсон цагаан эдэг боловсруулан хайртай гэр бүлдээ өөрөө одоо хийж өгөх, энэ соёлоо авч үлдэх, хадгалах, уламжлах ийм өв тээсэн өрөмддөг сүг технологийн хувьд бид та бүхэнд одоо хүргэж байна. Тэнгэрийн заяаг тэтгэгч цагаан эд. Их нүүдэл сүү.